гал, мөс, гайхамшигын орон. Нэг талдаа хязгаарнуугүй номхон далай. Нөгөө талдаа Андын нуруу хан хэрмийн дунд орших үржил шим. Эртний Мапучи, Инкачуудын үлгийн нутаг. Чил. Эрт цагт Инкачуудын мөлөөнд байсан энэ нутаг нь 16 дугаар зуунд Испанийн колони болж 1818 онд эрх чөлөөгөө олжээ. Цэргийн дэглэм, хувьсгал, эдийн засгийн сэргэлт гээд Чил улс нь хүнд сорилтуудыг даван туулж өнөөдөр Өмнөд Америкийн хамгийн тогтвортой улсуудын нэг болсон. Манайхан за би яг одоо Аргентины Маларби хотын терминалаас Чил улсын Талка хот руу хөдлөх гэж байна. Маш их догдолж байна. Учир нь юу гэхээр надад ямар ч бэлтгэл байхгүй. Судалгаа багтаа явж байна. Тэгэхээр зэрэг энэ аялал бол илүү адал явдал, илүү сонирхолтой аялал болно гэж найдаж байна. За тэгээд биднийг юу хүлээж байгааг хэлж мэдэхгүй байна. Хамтдаа явцгаая. Чил улс. За Чилийн Талка хотод сайн явж ирлээ. 7 цаг давхсараад ирж байна. За түүний 5 цаг нь Андын нуруунд дотор сүлждэм байна. За тэгээд та нар маань анзаарсан бол Андын нурууны 10 болон өвөр хэсэг бол хоорондоо маш их ялгаатай байд юм байна. За Чил рүүгээ ороод ирсэн чинь битүү ногоон чиглэг болоод ирж байна. За нэг тиймэрхүү бас сонирхолтой байна. Одоо ер нь бол хаана явж байгаагаа ч мэдэхгүй байна. За нэг хостел тэмдэглээд авцсан. Тэр лугаал чиглэж байна. За тэгээд өнөөдөртөө амраад маргаашнаас Талкатай харилцснаа. За Чил улсын Талка хотын нэгэн өглөө эхэлж байна. Хамгийн түрүүнд маргааш өглөө Вальпресо гэдэг далайн ирэг дээр байдаг хот руу явах хэрэгтэй байгаа. Тийм болохоор Вальпресо явах тикет авна. Билет авна. За одоо ингээд чөлөөтэй боллоо. Одоо сайхан Талка хотоор сайхан хийснэ. За яагаад Талка хот вэ гэхлээрээ энэ хамгийн энгийн хоо амьдралыг энэ хотоос олж харна хаа гэж бодсон. Hola amigo. ¿Cómo le ha ido usted? Amigo, poquito español. No español. ¿Qué idioma habla usted? Soy Mongolia. ¿Mongoliano? Mongolia, sí. Uno de los países más inteligentes. ¿Estás bien? Uno de los países más inteligentes, bro. No he escuchado que el país de Sí, Mongolia bien. llega a los extremos de andar por ahí con la supervisión de los chinos. No, chino, Mongolia. Sí. Pero Gracias, los amigo. ¿hay escuchado que cuando dicen vos sois más buen que un mongoliano? Es mentira, los mongolianos son inteligentes. ¿En serio? Adelante usted. Oye, pero tenés que pagar el peaje. Gracias, amigo. Chao. Mira, yo te voy a aportar hasta esta la esquina. ¿Cachai? Cualquier guapo que llega ahí, yo lo haré persiguiendo, hermano. ¿Ya?
¿Cómo vaya a seguirme nomás? ¿Qué voy? I don't understand, my amigo. ¿Ah? ¿Tú no entendés? I don't understand. Ciao, amigo. За сүүлийн 3 сар үсэж судаагүй байсан. 6,000 песо гэж юм. Тэгэхээр чинь $6 гэсэн үг. Үсэж судлаа. Nice. Tu Chile? Sí, Sí, a ver cómo salió. yo soy youtuber. ¿Youtuber? Sí. Yo soy Mongolia. Mongolia. Sí. Noche. Ah, ya. ¿Y la foto cómo salió? No, pero la otra. Que queremos con todos. También tengo los dedos mochos, miren. Gracias. Chino, Japón. Yo soy Mongolia. Mongolia. No chino. Mongolia. 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 Ah, Mongolia. Mongolia. Sí. За, Чили улсын эдийн засаг бол сүүлийн 10 жилийн хугацаанд маш их эрчимтэй хөгжиж байгаа гэдэг юм байлээ. За, Өмнөд Америк төв дотроо байгаа улсад бол хамгийн өндөр эдийн засагтай улс гэж явд юм байлээ. За, тэгээ Чили хүний бол дундаж цалин нь бол $800. За, тэгээ тэрнээсээ хэлбэлцээд ингээ янз янз байдаг гэсэн. За, ингээд яг Талка гэдэг энэ жижиг хотоос ингээд яваад үзэхэд бол Чили хүн бол сайхан амьдарч юм байна. За, маш олон гадны иргэд ирж энд ажиллаж байна. Ялангуяа Африк хүмүүс бол маш их байна. Хараад байхад. За, ихтэй бол яг Аргентин улсаа бодох юм бол илүү их задгай байж юм байна. За, мэдээж гудамж талбай, зам харгуу бол ер нь бол хотын хөгжил бол бас жоохон хэцүү газар бол хэцүү юм байна. Намайг энэ Японоос гэж хэлсүүдийг Японо гэж гай Японоос гэдэг юм. Тэгээ Чино гэж асуусан. Чи хаанаас ирсэн бэ гэж асуусан хүмүүс. Тэгээ ер нь энэгээр Аз хүмүүс их цөөхөн байна. Сонирхолтой байна. Маш сонирхолтой байна. За тэгээд өглөөнөөс орой нэлээд тойрлоо. Одоо бүгдээрээ за нэг нутгийн хоол идэж үзье гэж бодож байна. Sí, чуян. Muchas gracias. За, нутгийн хоолны газар ороод ирлээ. Тэгээ би ч одоо Чили улсыг бол дандаа Аргентинтэй харьцуулж байна. Аргентин 6 сар амьдарсан. Бас Аргентинд нэлээд дассан байна. Үнэхээр одоо Чили улс бол Аргентинаас бүр тис өөр байна. Хамгийн наад захын жишээ авах юм бол хоолны газрууд дээр шиж болж байна. Аргентины бол ингээд бүх зүйлс тодорхой стандарттай байд юм байна. Одоо тэр хоолны газрууд гэж байд юм уу? Ер нь муу хоолны газар гэж ер нь байхгүй Аргентин. Яг хямдхан үнэтэй гэсэн сонголтууд байгаа. Чилд ороод ирсэн чинь манайхтай ер нь их төстэй болоод ирж байна. Хаа сайгүй цайны газрууд маш олон үнийн сонголтууд мэдээж надад сайн л да. За
тэгээд Чил ус ер нь эхний байдлаар нь таалагдж байна. Харин зайлшгүй нэг зүйл маш үнэтэй байна. Тэр юу гэхээр буудлууд нь харьцангуй үнэтэй байд юм байна. Аргентинд бол буудлууд нь харьцангуй хямдхан. За тэгээд хоол ер нь хоол хүнс үнэтэй орчдөө шүү дээ. Тэгээд бас нэг зүйл анзаарчихсан. Аргентин хүмүүс, Чил хүмүүстэй тодорхой хэмжээнд ийм дургуут хандлага байдаг байхгүй юу? Тэрийг би яагаад юм болдоо гэж ингээд ер нь гайхаад асуудаг байхгүй аргентинчууд бас тэгэхээр тэрийг тодорхой хэлдэггүй байхгүй юу? Тэгээд би гайхаад өнгөрдөө. Өөрөө яг энд ирээд мэдэрсэн мэдрэмж юу вэ гэхээр аргентин хүмүүс бол үнэхээр найрсаг хүмүүс юм байна. Зам дээр манай чилчүүд ер нь бол аргентинчүүдтэй хажууд бол харилцааны хувьд бол ер нь хаан чөрөхгүй юм байна. Одоо ингээ байгаа байдлаас ингээ харахад чинь хэнэггүй байрын юм шиг санагдлаа. Тэгэхээр тэр нь бол нэг тийм уутлаасаа биш те. Манай монголчууд бас хэнэггүй шүү дээ ер нь бол. За тэгээд иймэрхүү мэдрэмж аваад явж юм. Muchas gracias. Чориана гэдэг ингээд нутгийнх нь хоол авлаа. Энэ болохоор өндөг үхрийн мах. Тэгээд чарсан төмөстэй юм ланцгар хоол ирж байна. За тэгээд даруулагт нь болохоор ийм салаад ирд юм байна. Талхтай ирд юм байна. Тести. За идэж болох бүхнийг нь хэллээ. Аргентинд бол одоо ингээд ил цатгаа чигэр жимс юу ч зүйл хүнслэг бүтээгдэхүүн зааж болохгүй шүү дээ. Ер нь Аргентинтэй харьцуулахад бол олон зүйлээрээ өөр байна. Гэхдээ бол надад энэ таалагддаг. Энэ ч л амьдрал. Энэ ч л энгийн зүйл. Тэрнгүүр одоо гудамжны амьдрал нь байж өгчтэй. Ингээд харууд бол өөр юм энд одоо бүхэл хийж болох юмыг хийж байна. Би бол нэг яг л голомтонд нь байгаа юм байна. Айгүй гарууд донд барилж байгаа юм байна шүү дээ. Морь хараад байна. Hola. Hola. За манайха хопа ясруугаар гарчаа. За ингэж барилж байгаа хостелтэй ирж байгаа юм да. Hola. Hola, ¿cómo está? ¿Cómo estás? ¿Todo bien? Todo bien, sí, tengo todo limpiecito. Bien. Igual Hola. también ustedes. Muchas gracias. De nada. Эй. За тэгэхээр би Чил улсад үндсэн 3 зорилготой орж ирсэн. За нэгдүгээрт мэдээж Талка хотыг үзэж сонирхох. За энд байгаа Чил хүмүүсийн ахуй амьдралыг яг байгаагаар нь үзэж толдох.
ийм зорилготой байсан. Окей. За нэгдүгээр зорилго биелэлээ боллоо. За хоёрдугаар зорилго болохоор Чили улсын өмнөд дэрэг дагуу байдаг Вальпресогийн хот байд юм байна. За Вальпресо хот болохоор Чили улс дотроо хоёрдугаарт орох одоо эдийн засагч гэдэг юм уу хүн амаараа ер нь хоёрдугаарт орохоор хэмжээний ийм том хот юм байна. За тэнд их хүлээлт байгаа, их гоё хүлээлт байгаа. Нэгдүгээр болохоор өмнөд Атлантын далайн vibe-ийг мэдрэх те. Хоёрдугаар болохоор яг тэр эрэг дагуу байдаг учраас ер нь бол энэ барилга байгууламж за тэгээ ахуй соёл ер нь бол тэр чигтээ өөр байдаг гэж ойлгосон. Тэгээд тэрийг бас мэдрэхийг хүсэж байна. За 3 дугаар зорилго болохоор мэдээж Сантьяго хот руу зорчих. За Сантьяго хотод очиж Сантьяго хотыг үзэж хараад Сантьяго хоттой танилцах байгаа. За энэ бүгдийн дараа Чили улсын талаар ойлголттой болоод гарчих болов уу гэсэн бодол байна. За тэгээд маргааш өглөө Вальпресо хот руу бүгдээрээ явах болно. Вальпресо хотод ирсэн байна. Эхний байдлаар харуул маш сонирхолтой хот байна.